Харин одоо ой тогтоолтын Олимпийн аварга, Аз ТV-ийн аварга, Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч Монгол улсын гавьяа тамирчин мөнхшүр их шүр нарыг угтаа авцгаая. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Ийм үзэсгэлэнтэй царайны ард бүр үзэсгэлэнтэй тарих байгаа гэхээр бүр бас үнэхээр сэтгэл догтлмоор байна. Бидний урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээд бас манай нэвтрүүлэгт анх удаа ихэр хүмүүс оролцож байна. Хинлүүж харсан адилхан байна даа гэхгүй. Тэгээд бидний хувьд бол энэ ярилцлагыг маш удаан хүлээж илээ. Ой тогтоолтын спортын 26 жилийн түүхэнд дэх хамгийн анхны эмэгтэй аварга тий. За энэ тухай дэлхийн аварга. Оюуны спортын түүхээс эхлээд ярих юм бол 1990 оноос хойш Англид анх удаа үүссэн байдаг. За тэгээд яг түүхэн явцдаа бол 25 жилийн хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход бол ерөөсөө дандаа л эрэгтэй хүн одоо дэлхийд тэргүүлж оюун ухаанаараа дэлхийн аварга болсон түүхтэй одоо байдаг. Тэгвэл энэ одоо түүхэн энэ үйл амжилтыг эдэж гэх юм уу те 2017 онд 26 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр мөнхшүр маань хамгийн анхны эмэгтэй дэлхийн аварга болсон байна. Тийм. Тэрнээс хойш дандаа эмэгтэй гэсэн. Тийм хамгийн гол одоо нөлөөлөх гэх юм уу 2017 оноос хойш одоо хүртэлх дэлхийн аваргын одоо байрыг бол дандаа эмэгтэй хүн дэлхийн аварга бол болсон байгаа. Тэгэхээр гайхалтай. Бүх эмэгтэйчүүдэд итгэл найдвар урам зориг өгсөн байна. Булган сүлтэй гэдэг шиг бас эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдэд зай үлдээгээгүй шүү те. Үнэхээр гоё энэ спорт, оюуны спорт гэдэг бол өөрөө маш том өрсөлдөөн, маш том оюуны ачаал дунд байдаг. Гэтэ та хоёрын хувьд зөндөө олон рекордын эзэмшигч, олимпийн аварга. Гэтэ энэ хамгийн сонирхолтой зүйл нь та хоёрын төсөөлөөгүй тийм хүчтэй өрсөлдөгч нэр одоо энэ спортод яг бэжсэн нүсгөл одоо арга зайлтай ч гэх юм уу. Битүүрээ гэх юм бол яг одоо оюуны спортоор хичээж эхлээд хамгийн одоо юу гэдгийг анхны тэмцээнээс эхлээл 3 дугаараас эхлээл дандаа 1-р яриг ингээд хүртээд явсан. Өөрөөр хэлэх юм бол одоо яг дуртай зүйлтэй айгүй ингээд амжилттайгаар хийсэн гэх юм уу та. Тэгээд яг ингээд 1-р яриг байнга эзэлж явж байгаад яг дэлхийн аварга шалгах тэмцээн бас болсон л да. Тэгээд тэр тэмцээн дээр болохоор хойд солонгосын тамирчид тэгээд бид нар өмнө нь ерөөсө таарч байгаагүй. Ер нь ой тогтоолтын спортын түүхэнд хойд солонгосоос ерөөсө орж байгаагүй байхгүй. Тэгээд яг тухайн тэмцээнд болохоор яг ч юм хойд солонгосын 4 хүн тамирч орж ирсэн. Тэгээд тэр үед болохоор бид нар зүгээр шинээр орж ирж байгаа юм чинь зүгээр л яг энгийн л одоо үзүүлэх бах те гээд шин тамирчид юм чинь гэсэн бодолтой ерөөсөө ер нь бол нэг өрсөлдөөч гэсэн зүйлээр хараагүйсэн л та. Тэгсэн чинь үзүүлэлтүүд нь бол үнэхээр аимшигтай гарч ирсэн. Одоо бид нэр яг дэлхийн рекорд эвдээд ахчин бидний рекордыг давж эвдээд яг нэг юм роботтой өрсөлдөд байгаа юм шиг тийм амар сэтгэл төржсэн. Тэгээ дээрэс нь яг одоо тухайн одоо хойд солонгосын багийн тасалжуулагч багш нар нь болохоор монгол хэл мэддэг, мөн хятад хэл мэддэг, англи ярьдаг. Тэгээд яаж монгол хэл мэдчихэ? Монголд ирж исэн Монгол хүртлийн найзуудтай юм байсан. Тэгээд дээрэс нь хятад хэл мэддэг. Бид нэг хажууд нь ингээ нэг жоохон одоо тэмцээний үеийн юм ярьж тий. Одоо тэр энэ хойд солонгосын багийн тамирчин ийм үзүүлэлт хийсэн байна гэд хоорондоо ярих гэхлээр монголоор ихлээр монголоор ойлгоод дэлгөө, хятадаар хоорондоо ихлээр ойлгоод дэлгөө, англиар ихлээр бас ойлгоод дэлгөө ингээ яаж ярихаа мэдгүй. Тэгээ сүүлдээ нөгөө өсөг тооны кодоо хойлоод ингээ нэг галзуу энэ шиг нөгөө шиг яг ингээ яриад тэгээд яг тэр хүмүүсийн үзүүлэлтийг хоорондоо ярьж исэн. Тэгээд ер нь бол төсөөлөөгүй тийм үзүүлэлтийг гаргасан одоо амар тамирчид бол гарч ирсэн. Гэтэ мэдээж бид нар бол бууж өгөөгүй дараагийн тэмцээндээ улам илүү бэлтгэлтэй орох хэрэгтэй мэн гэсэн юм хогтун ойлгож авсан. Хурцаж өгсөн юм байна те. Тааш нэр хоорондоо кодоор яриад байдаг лөө. Тоогоор ярьдаг гэсэн тийм. Бидний хувьд болохоор тоо цифр яг ингээд үсэг шиг харагддаг гэсэн. Бидний 35 үсгийг хараад үг бүтээж одоо уншдаг те. Яг тэрнтэй адилхан одоо тоог хараад бид нар үг болгож чаддаг гэсэн. Тэгэхээр нөгөө бид нар хоорондоо тооны хэлбэг гэхээр магадгүй одоо 87 98 38 гэхээр ойлгож чинь гээд би бас ойлгоцтой. Би бол тэг 89 гэхээр nice гэж ойлгоо.
Тэрнээс өөр үү те? Өөр. Ер нь бол ингээд хид хідэн кодын юугаар бид нар үсгээ бүтээж явдаг гэж ойлгож болно тийм. Тусдаа хийл зохиогоод. Тийм. Ер нь баг тусдаа нэг. Яг одоо энэ тэнд годамжинд явж байгаа мэрэгжлийн өвчин хөдөлгөөн одоо тоогоор ярьд юм чи ингээд. Рефлекс өвчин гэж одоо рефлекс гэх юм уу? Одоо ингээд зүгээр ингээд машин цугаа явж байгаа ч юм уу ингээд машинуудын дугаарыг ингээд ерөөсөө хараад явааддаг гэх юм уу? Мэдгүй яагаад ч юм ингээд тоол уншаад явааддаг. Тэгээ ингээд үг болж хааддаг. Үг болж хааддаг. Одоо эсвэл ингээд яг юу гэдгийг 366 гингүүд мис гэсэн утгатай үг болж байгаа байхгүй юу? Тэнгүүд 086 гингүүд эсрэгээрээ авс ч юм уу. Нэг тийм бүдөө юу ингээд юу нь бол өгнөд болоод харагдаад гэсэн үг. Балаа тэр дугаартай одоо гэж солихгүй болоо. Анх хоёр гэдэг нэр одоо эсвэл дорцор гэдэг нэр кодтой байх уу? Байна. За дорцор гэдэг нэрийг кодлол яах вэ? 49 69 тийм 49 691 юм. Тийм 49 49 691. 4691. Ямар их тоо болчих вэ? Техниктэй зааж өгье. Генс ирэх код тогтоожсэн. Тэр үеч санаж байна. Монголчууд бүр амар үнэхээр энэ бидний бас хамгийн том бахархалт өчүүдийн нэг юм шиг санагдчихсэн. Та хоёроор бүх монголчууд бахархчихсан. Тэр үед яг та өөрсдөө ч мэдрэмж ямар байсан? За ер нь бол үгээр хэлхийн аргагүй л байсан л да. Гэтэл яг тухайн үед бол битүүрээ Гиннес рекорд эвдэнэ гэж бол ерөөсөө зорж байгаагүй. Яг тухайн үед дэлхийн арга болно л гэж зорьсон байсан. Тэгээд яг ойд тол хичээлээд 1 жил болсон. Хамгийн анхны одоо насан туршидтын одоо англиар дүрслэлж байгаа. Жил болоод юм уу? Тийм, жил болоод. Битүүр болохоор өмнө нь 6 сар хичээлээд өсвөрийн дэлхийн аварга 3 дугаараар тэгээд бас дэлхийн рекорд эвдээд олон улсын мастер цолоо авч исэн. Тэгээд яг 1 жилийн дараа болохоор насан туршидтын англиар буюу одоо дэлхийн хамгийн одоо ширүүн өрсөлдөөний гаргадаг акулууд байдаг. Тэ эхний шилдэг 10 тамирчтай өрсөлдөж исэн. Тэгээд яг тухайн үед болохоор ерөөсөө тэр шилдэг тамирчдыг ялыг гэсэн юм зорилготой байснаас биш Гиннес рекорд эвдэгсэн зорилготой байгаагүй. Тэгээд яг дэлхийн аваргаач болсон. Гэхдээ Гиннесийн бас түүхээ бичүүлээд бас айгүй олон юм. Одоо Гиннесийн одоо авсан энэ түүх дотор цаанаас нэг хөрхөн түүхтэй. Яг битэрийг ингээд дэлхийн арга шалгалт тэмцээн дээр давхар шалгаж исэн. Тэрний яасан бэ гэхлээр 30 минутанд одоо 5040 цифрыг бол Шведийн Марунгийн тамирчин бол 2015 40 цифр. 30 минутын дотор 5040 цифр хийж. Хоёрын тоолол буюу binary digits гэдэг төрөл байгаа. Тэр зөвхөн 0 1-ээс бүрдсэн. Тэр тоог болохоор 30 минут бид нар хийж байгаа. Тэгэнгүүт тэр одоо энэ төрлийн рекорд нь болохоор Марунгийн тамирчин, Шведийн тамирчин бол 2015 онд эвдээд тухайд бол яг хав дахиж энэ тоо дээш эвдэхдэггүй байхаа гэсэн яриаг бол ярьж ирсэн юм байлээ. Тэгээд битүүрийн хувьд болохоор хамгийн анхны одоо насан туршидынхаа дэлхийн аваргад оролцоод мөвшөр маань хувьд болохоор 5325, би болохоор 5445 цифр болгож ирсэн байна. Нэг сонирхолтой түүх нь юу вэ гэхлээр яг ингээд цифрээ эвдсэн. Тэгсэн чинь одоо тэмцээний одоо дэлхийн холбооноос ерөнхийдөө хоёрыг дахиад шалгах хэрэгтэй наа гэдэг юм хүсэлт ирсэн. Яагаад вэ гэсэн чинь нэгт одоо эвдэгдэхгүй байхаа гэсэн рекорд бол эвдэгдсэн. Хоёрдугаарт эвдэхдээ нэг гэрийн одоо 2 хүүхэдтэй. Тийм учраас ямар нэгэн байдлаар магадгүй нэг жоохон хоорондоо одоо хуйлдаан ч юм уу, аль нэгээс хуулах ч юм уу те. Ямар тийм хөдөө асуудал гарсан байх зэрэг үүсэхгүйгээд дахиж шалгана гэд. Тэгэнгүүт дахиад шалгана гингүүд тэр тухайн төрөл тэмцээний хамгийн их өдөр болоод дууссан. Тэмцээн 3 4 үргэлжлэдэг. 3 дахь өдөр битээ шалгах юм бол таа. Үгүй 2 хоног өнгөрсний дараа. 2 хоног өнгөрсний дараа гэсэн үг. Дахиж харуулахгүйгээр үү? Харуулахгүйгээр. Өөрөөр хэлбэл мартагдах хугацаа аль хэдийн боломжтой болоод ирсэн. Би бол бүр өглөөний үедээ санахгүй байна одоо. Тэгээд битэрийг яг ингээд зориултын одоо юм танхимд шалгана гэд. Тэгээ орсон чинь тэр чи одоо 30 минутанд 5445 цифр гэдэг чи ойролцоогоор дундчаа нэг 10 хуудас А4 цаас тоо гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт тэр тоог шууд ингээд рандомаар хуудас дурын нэг хуудсыг сонгонгуудаа дурын нэг мөрийг сонгоод одоо эндээс санаад бичээрэй гэж тэгсэн. Тэгээд битэр болохоор тухайд яна 2 өдөр өнгөрсөн мартсан ч юм уу те эхлээд тийм нэг юм сандархан бол ерөөсөй байгаагүй. Тэгээд ягаад ч юм за санах хэрэгтэй байна гэж бодоод тэгээд азарч их юм хоёлаа яг санаад тэгээд яг яг хоёр яг үнэхээр бас чийдсэн юм байна гэд тэгээ шууд тайзан дээр гараад маш олон хүн баг 500 хүний өмнө ангишүү мөшөр хоёр дэлхийн рекорд эвсэн Гиннес бүртгэгдэх боллоо гэж зааш. Амар. Хоёр хоорондоо жижигхэн өрсөлдөөн байдгүй бие биентэйгээ. Итгэлийн үед бол байна.
Ер нь бол яг нөгөө өөрсдөө чадварыг ахиулахын тулд хоорондоо өсөлддөг. Өөр өсөлт хүн алгадаа гэж аа. Энэ нөгөө хөгжилтэй түүхээс ярих юм бол яг анх хичээлээд эхэлж байхад яг улсын аварт орох гэж билжиж байхгүй. Тэгээд би нэг өглөө босоод ирсэн чинь инхшүр байдгүй. Тэгээд би гахгүй юу гэд гэрийнхнээс суугаад инхшүр хайцсан бэ гэсэн чинь инхшүр цаа чин бэлтгэлээ хийж байгаа гэд. Тэгэхээр би бүр амар сан санагдаад ингээ хамт явдаг угаасаа те нүг чи ямар сони би ингээ хамт бэлтгэлээ хийдэг юм гэсэн чи өдөөс одоо өсөлдөг цаа гээ. Тэгтээ бол яг нөгөө нэг яг ингээд тэмцээний үед биенийхээ хувьд өрсөлдөгч ч гэсэн яг тэмцээний үед биенийг аль болох ингээд амжилттай оролцоосаа гэж аягүй хүсдэг. Одоо ингээд хамгийн сүүлийн сүүл битээр бол оюуны олимпиад орсон байхгүй юу. Тэгээд тухайн тэмцээнд бол битэрийн одоо хамгийн хүсэн хүлээжсэн тэмцээн ковидоос болоод ингээд 4 жил хойшлоод 8 жилээр баг орж байгаа. Тэгээд тэрэндээ ч ингээд амар их зүрсгэлээ зориулаад бэлдсэн байсан. Тэгээд энэ шүрхийг ярих бах тий. Тийм яг ингээд бас нэг тамирчин нэг хүмүүс чинь яг санаандаа тултал хийхгүй юу бол байдаг. Тэнгүүд яг олимпиад бол миний хувьд яг тийс таарсан л да. Үнэхээр маш их бэлтгэлийг авсан боловч яг бас өөрөө санаанд хүртэл хийж чадаагүй. Тэгэл би чадсангүй дээ гэж бодож исэн чинь манай нөгөө мөнхшөр бол намайг бодвол алтын аваад байхгүй олимпиахаа. Тэгэл за би угаасаа муучлыг бодож исэн чинь мөнхшөр бүр тийм өрөөнд дотор бүр жүжиг тавьж байна. Би жижиггүй надаас бүр илүү хямраал. Тэгээ надаас өмнө санаа зовоод хийж чадсангүй чи гээл. Тэгээ бүр ингэж бараг ностод юмстайгаар холоож байгаа байхгүй. Тэгэл би харчаал би тгийг баг чинь чи миний өмнөөс их ямар үнэтэй юм бэ гээл. Тэгээ хоорондоо хөрхөн тэрэлдээд сүүлийнхаа төрөлд амжилт хүсээд орсон. Тэгээд яг самсгүй байдлаар ч юм уу ер нь бас тэр нөлөөлсөн баха. Яг сүүлийн төрөлдөө бид тэр хоёулаа алт мөнгө медаль аваад оюуны олимпиас амжилт дүр ирсэн ба. Өмнө нь ер нь өөр дуулан моолд явж байсан юм эсвэл шууд л одоо Урлагаар хичээлж исэн. урлагаар хичээлж байсан. Тэр болохоор 5 настайгаас эхлээд уран нууралт, ардын бүжиг, уртын дуу, морин хуур, хулсан хуур гээд Захаар ихтэйс нэлтэй. уран нууралт, уртын дуу, ардын бүжиг, морин хуур, хулсан хуур гээд язгууруулын төрлүүдийг хичээлж исэн. За шинэ их рекорд 5 хичээлсэн байна гэрээ. Тэгээ ямар аа. Хэдэн хэлтэй гэлээ? Хэдэн хэлтэй гэлээ? Тийм олон хэлтэй шээ. Тэгээ англи хэлтэй л гээл монгол тэгээ. Тийм олон биш. Англи хэлтэй гээл. Хятад шиг олон хэлшөө гэхгүй. Тэгээд ер нь бол яг урлагаар яг хичээлж байгаад ер нь бол баг урлын хүн болно гэдэг. Ер нь урлагт амар хайртай битэр. Тэгж жаад яг 12 дугаар ингээд төгсөх жилдээ оюутан болох юм чинь одоо нэг сурах арга барилаа өршөд үзье. Нэг оюуны спортоор хичээлд үзье гээд тэгэл хичээлсэн тэгэл оюуны спорт руу ороод явцсан. Ер нь бол ингээд эргэлтийн цэг гэж ярьдаг штеп хүний амьдралын тэр бол эргэлтийн цэг байсан гэж. Оо. Амар сонирхолтой. Хоёр тэгвэл дуурж яхаа нэгэн дээр нь морин хуур нөгөө доотлох улсан хуур тоглонгоо юм чэйжлэх юм бол Геннесийн шинэ рекорд юм бол амжилт ойрхон байгаа юм байна тий. Манай татгалзууч багш нараас их тэгж ярьдیں۔ Тэр ингээ нуурчихтаа ингээ юм цээж хөзөр зэрэлжлээ. Надад нэг мөшөрийн нэг бичлэг байгаа төгөл төр хурч гэдэг бичлэг. Хамстаа харъя. Аа. Ямар ая тоглоод байгаа юм бол та бас. Хүмүүс л өөр хичээлэх арга барил үү те. Энэ болохоор яг юм 600 гаруй тамирчид оролцож байгаа. Тийм байна. Гэтэ чи ганцаар ингэж шүү те. Энэ чи өөрөө боловсруулсан арга. Ер нь бол яг нөгөө ингээ хурдтай цэжлэхээр яг цаанасаа нэг юм темпэнд л орчдөг юм шиг байгаа. Би өөрөө бол бие сайн мэдгүй. Тэгээд яг ингээд цэжлээл ингэж яхад л нэг тийм л рефлекстэй л болсон юм шиг байна. Тэгээд ер нь бол энэ дээр нөгөө нэг тамирчин болох өөр юм гэсэн одоо биеийн физиологийн нэг үйл гаргадаг. Зарим тамирчид толгоо дахиж чийждэг. Зарим тамирчид болохоор мөкш шиг ингэдэг ч юм уу. Тэгээд мөкш бол хамгийн одоо ганц төвлөр уур дагдаг. Төгөлтөр хордаардаг юм байна. Та хоёрын тухай та эхрүүдийн тухай зөндөө олон ярианаас залхсан байж магадгүй. Ер нь бол хэр хүмүүстэй холбоотой асуудлууд байдаг хэл та. Тэгээд дандаа л та хоёр ихэр болохоор ингэдэггүй тэгдэггүй. Гэхдээ та хоёроос нэг масуумаа санагдаад болдгүй гэхгүй. Харахаар амар адилхан байгаа байхгүй. Тэгээд би зүгээр та хоёрын утасны ингээд нөгөө нүр танигч чинь ялгадгүй. Ялгадгүй. Ер нь бол яг
ингээд битүүрт бол нууц гэж баг даахгүй утсан дээр шав. Тэр нь болохоор яг юу гэхлээр утас гэлтгүү одоо нэг царай таньж ордог газар гэж тэ тэрэн дээр бол яг ингээд шууд ингээд өөрийгөө орлуулад ингээд явчихдаг. Ер нь бол нийнх утсыг орлох юм шууд таниал гараад ирнэ. Тэгээд нэг хөгжилтэй зүйлх юм бол нөгөө iPhone 8 гарч ирсэн шүү дээ. Тэр үед нөгөө өндөр ингээд өндөгний хийг уншдаг тий. Тэрэн дээр уг нь бол ингээд хүн болгоомж өндөгний өөр өдөг. Гэтэл битэрх ингээд яг адилхан ингээд яг онгойжсэн. Дээрээс нь нэг бас хөгжилтэй түүх ярих юм бол яг оюутан байхад бид нөө Бээжик сургууль сурж яхад манай дотор байрны юу болохлээр орохдоо ингээд заавал нүрээ тайлж ордог. Тийм тэгээд тэр болохоор ингээд ийм шиг бид тэр ингээд тустай байдаг гэсэн байхгүй тустай юм дотор байртай. Тэгээд ингээд орж гардаг ингээд бид тэр хоорондоо тэгэхэр ч угаасаа л уншуулал гарчдаг. Тэнгүүд нөгөө яг тэр хариуцч хүмүүс нь болохоор хоёр ингээд чамаагүй орж гарч болохгүй гэд аль нь ороод байгаа мэддэг. Тэнгүүтээ шууд наривчлын нэдрээдэг байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр гэх юм уу одоо хаашаа чинь тухайн үед ингээд өсвөр насны байсан болохоор ингээд би нилээ ингээд бомдаацсан. Тэгсэн чинь би инх шүрэх рүү орохсон чи орж болдгоо. Алтаа зараад болдгоо. Инх шүр болохоор манайх руу орохлоо болоод идэг. Би инх шүрлээ орохлоо болдгоо. Тэр нь гайхаад яагаад болохгүй юм бодоо гэж бодохгүй юу. Тэгэхээр би нөгөө инх шүр дээр яг одоо царай танд хэсэг дээр нь очиод угаасаа би энэ дугаас бомдаацсан маа тагалцсан маа хам чинь ингээд царайгаа ингээд шүвээлгээд царай ингээд яг ингүүд шууд тэр нь таниад онгойж ирсэн. Тэр нь Хорны хээ гэснээс нэг зураг харуулад өндөгний хээ гэсэн чинь. Ваа, энэ хаяг хардаа бүр сайн харуулахгүй бол бүр. Энэ бол алганы хээ маш олон давхарлцсан алганы хээнүүд эдийг шийдэлсэн гэсэн тийм. 2023 онд битэр Хятадын Super Brain гэж ТV шоунд урагдаад тухайн улсын тамирчинтай халц одоо өрсөлдөхөөр болж исэн. Тухайн одоо телевизэн шоу маань одоо хүний санаанд оромгүй байдлын одоо хүний тарих яаж энийг хийнэ гэсэн тэр даалгавруудыг бол тамирчдад өгдөг. Тэгээд битэрүүд бол алганы хийж хийжлэх энэ төрөлд амжилттай зээлээд яг энэ харж байгаачлан дээр хэсэгт болохоор 5-6 алгыг бол ингээд тахалдуулаад наацсан. Тэгээд зээлхтээ бол ерөөсөө маш сайн бүгдийг харж хийжлэх ёстой. Энийг ийм дөрвөлжин харддаг хідэн алга гэдгийг маш сайн тооцох ёстой. Хэрвээ 5 алга байхыг 4 алга гэх юм бол тэгээд шууд нойллол одоо хожиж идэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгвэл доотлын хэсэг тоглолт дээр дангаараа ингээд 200 ширхэг хүний алганы хийг бол тавьсан байгаа. Өөрөөр хэлбэл дээрээс одоо дээр байгаа тавлцсан тоогоо алгаа олонгуудаа 200 дотроос тус бүрэн олно гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ даалгавар бүтээрийн хувьд болох дээр бас ялалтай болсон. Mission Impossible гэдэг киног Том Круз зэрэг тоглох ёсгүй юм байна. Хоёр тоглох хэрэгтэй юм байна. Тэ чи бүр биелэгчгүй даалгавар шүү дээ. Тэгээ энэ болохоор яг анх удаага одоо тухайн шоунаас гарч байгаа. Энэ нь баг хамгийн анхны удаа дэлхийд юм юу гарч байгаа гэсэн үг энэ үзүүлбэрүүд. Тэгээд яг энэ одоо шоуны гол бас онцлог нь юу вэ гэхээр Хятадын мастерууд өрсөлдөн. Хятадын мастеруудын одоо тархиныхаа очтой мастер байсан. Дээрээс нь бүх Хятадын авраг гээд юм мастерууд орж ирсэн. Тэгээд тэр хоёртой алганы хийг өрсөлдөж цээжлэн. Тэгээ хамгийн түрүүнд хамгийн зөв хариулсан бүгдийг хариулсан одоо хүмүүс ялалтыг байгуулах хэрэгтэй. Тэгээ битэр болохоор яг ийм олон улсын баг буюу одоо Шведийн болон Японы тамирчтай нэг баг болоод Хятадын багийн эсрэг тоглосон гэсэн үг. Тэгээд багтаа оноогоо аваад дээрс нь Японы тамирчин маань бас оноогоо аваад тэгээд Хятадын багийг ялсан. Тухайн шоуны одоо гол бас зорилго нь юу вэ гэхлээр одоо гадаадын олон улсын одоо мундаг гэсэн мастеруудыг авчираад өөрсдийнхөө мастеруудтай одоо ингэ тоглоулдаг. Тэгээд тэр гол зорилго нь одоо дэлхийдээ бид өрсөлдөж гин, бид ялж гин гэсэн одоо зорилготой. Тэгэхээр яг тэр шоу гараад 10 жилийн хугацаанд бол ерөөсөө дандаа Хятадын баг ялдаг тий. Одоо дэлхийн мундгуудыг ялаад идэг гэсэн бол одоо битэрийн орсон тэр тухайн шоу нэвтрүүлэгт болохоор Японы тамирчид, Шведийн тамирчид бид хэд оноо авч чадсанараа Хятадын баг ялсан. Гүр өстэйш нь таалгасан гэвэлтэй. Тийм. Яг тэр одоо нөгөө телевизэн зүгээс гэх юм уу те яг ингээд даалга өгөхдөө эхний ээлжинд болохоор бид тэрийг өсөжлөх юм даалга өгсөн. Өөрөөр хэлбэл хүний одоо хялгас гэсэн үг л дээ. Тэгээд яг А4-ийн цаасан дээр нэг хүний нарийн юм хялгасыг тавиад тэгээд ингээд дээр нь бас ингээд хязгаарлагдал байдлаар тухайн хялгасыг ажиглах юм. Тэгээд ажиллаж харж агаад тэр хялгасаа буцаагаад нэм шилэн оргонд хийчих юм. Тэгээд тэгшгэн байсан хялгас угаасаа ингээд янз бүр болно шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө хэлбэн ардагдангууд одоо
тэрийг одоо яг тийм зүй тогтлоор нь гэх юм уу? Зүй тогтлоор нь орж жагаад бас дахиад 300 шиг юм шилэн хоргоноос зүйн болох байхгүй юу? 300 ширхэг хялгсан дотроос л олно гэсэн үг байхгүй юу? Тэгээд тухайн төлөвлөрөөр битүүрээр туршилт хийлгээд за хоёр үнэхээр энэ даалгаврыг гүйцэтгэх юм бол хоёр энэ төрлөөр одоо манай багийн тамирчтай өрсөлдөө гэсэн байхгүй. Тэгээд энэ 3 хялгас олох хэрэгтэй 300 дотроос яг энэ цээлснээ л яг гурвуулгын зөв болчих юм бол окей бид нэр энэ даалгаврыг танарт өрсөлдүүлнэ гээд. Тэгээд битүүрээр болохоор яг бэлдэж болно. Гэхдээ итгэлгүй байсан. Яг бол бид тээр тим зүйл цээжж үзээгүй. Дээрээс нь өсөлтөгч багийн одоо тамирчид маань болохоор ой тогтоолт гэхээсээ илүүтэй юм нүдний юм гоц чадвартай хүмүүс байсан байхгүй юу? Хаа гэх юм уу? Ой тогтоолт гэхээсээ илүүтэй бүр усны туслыг ялгадаг тим амар нүдний тийм потенциалтай хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүст бол угаасаа оноо илт даваа ял магадлалтай учраас бид тээр тэрэн дээр аль болох хийхгүй хаа хичээсэн. Тэгээ яаж яагаад инкшүр яг тухайн бэлтгэлийн үеэр 3-2 нь олцсон. Тэгээд нөгөө одоо даалгавар юу бэлдэж байгаа хүмүүс байна. Энэ даалгавар боломжтой байна. Энийг хийгээд тэр битүүр аль болох ингээд жоохон арга тактик судалж байгаа юм л да. Энэ даалгавар яаж хийхгүй байх вэ гэд. Тэгээд битүүр бодож яваад Монголынхаа соёл ерөөдөл чигч байгаа юм л да. Тэрний үе гэхлээр одоо Монгол хүний соёлд бол тий өс сумс бол өсөөний өс сумс гэж урагч идэг гэж үздэг юм цээртэй байдаг юм аа. Бид нар ингээд юм өс сүмс янз бүр юм цээлмэр байна. Тэгээд битээр тэрний оронд зүгээр алхныг хий цээжилчээ тий алхныг нь илүү бас үзэмжтэй ч юм уу гоё ч юм уу тий тэр нь илүү бидэрт байна гэд. Тэсэн чинь яг тэр багийнхан маань бас хүлээж аваад соёлын манаас ингэж хүндэтгээд за бид нар тэгвэл та нарын одоо цээрэлдэг юм ясанд чинь ингэж халцсан юм хийхгүй. Тэр алхныг ирж өрсөлдүүлээ гэд. Тэгээд ингээд алхныг Юм чэйжлээс гадна наад гүйлгээ ухаан чи бүр амар хурдан юм шиг санагдсан шүү дээ бүр амар. Тэгээ бас хурдан ч ярих юм. Гэтэ энэ бүх яриаг энэ хоёр маань чэйжилчээд орж ирсэн шүү. Би харин үгээ батлаад энэ одлаа. Тэг яг ийм амар их өндөр ачаал дунд те. Одоо ингээд тарих ингээд ачааллын үед гацдаг ч юм уу эсвэл юмаа мартдаг тийм тохиолдол байх. Одоо энэ хит ачаал юм биш би наадах чинь сонсохоор тарих яг байгаагаасаа хит дахиад ачаалаад манай үзэж байгаа үзэгчид энэ чинь хурдан хүрэхгүй шүү дээ. Яг яа нэг нэ гэд түрүүний яг хитэ алга байсан бэ гэж яхад те. Тийм тодорхой хэмжээгээр нэг ачаал аваад тарих ачаал авахаар ер нь бол компьютер шиг халдаг. Ер нь бол битээр толгой хөөрөөд ер нь халдаг. Тэрс нь мартах тохиолдол гарч исэн. Тэр болохоор яг саяны одоо өмнө ярьсанчлан дэлхийн авах шалгалт тэмцээн дээр 7 хоногт одоо 2 удаагийн одоо 2 удаа том улсад бас том дэлхийн авах шалгалт тэмцээнд орж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт 7 хоногын турш маш олон мэдээллийг цээжлээ, зогсоо зайгүй цээжлээ санаад байхаар ялцгүй ачаал аваад тэмцээний дараа бол нэг хэсэгтээ битээр яг дансны дугаар муугаар санахгүй байсан тохиол байсан. Тийм. Нэг хэсэг гэж хэд хоног? нэг хэд хоног л байсан яхаа 3-4 хоног ч юм уу. Тийм. Амар халтай байдаг. Тав хоосон болсон толгой. Юу илээ гэж бүр марцсан. Тэгээд ядарсан байна гэдгийг ойлгоод тэгээд ер нь жоохон амрах хэрэгтэй байна гэд. Тэгээд саяны дээр нөгөө ярьсан алганы энэ дээр бол би бүр ингээд давхраатай болтой зээжлээ. Өөнөд мөгшөр болохоор одоо тэр ялгах юм мөгшөр маань жоохон давхраа байхгүй юу? Нэг давхраатай тэгсэн чинь алга цээжлээ тэрний дараа бол давхраатай болсон. Оо. Тэгвэл ер нь энэ солонгос очид бизнес орохгүйгээр алга чэйжлээрээ та бүхэн. Манай алга чэйжлүүлэх төв. Үнтэй гайхалтай. 49,100 ахын нэг юм гэсэн. За энэ айгүй ачаалттай том спортод монголчууд маань Монголын хөөрхөн хоёр миний охин шиг хоёр юм одоо ийм мундаг амжилт үзүүлж байгаа дахин 2 4 7 шүү. За ёо. Яг ихрүүдийн хувьд надад их сонирхол татгаар юм байдаг л да. Тэрийг бол би нөгөө кинон дээрээс үзсэн ч байдаг юм уу тэр талаас нь ингээд бас сонирхоод байдаг. Зүгээр ингээд амьдрал дээр та хоёр ихэр те. Кинон дээр бол ингээд идэг шүү. Нэг ихрийнх нь одоо би зүгээр ингээд ханаа төрөгч байдаг юм уу те. Би энэ өвдөх байдаг юм уу. Ийм болоход нөгөөтгөнд нөлөөлөл идэр те. Ингээд ийм нэг нарийн холбоо, телепат холбоо гэдэг юм уу те. Тийм холбоосууд ингээд кинон дээр бол ингээд дүрсэлж хийсвэрлж үзүүлээд байдаг. Яг амьдрал дээр тийм бол тийм үү? Ер нь бол болно шүү. Саяхан болсон шүү гэдэг шиг. Тэрний юу гэхээр яг нөгөө битэрийн нөгөө одоо амьдралын одоо бүх процесс ерөөдөө яг адилхан. Одоо ажил хийгээ тэгээ эсвэл ингээд яг ойдтолын тэмцээн уралдаан ингээд бүх юм адилхан байдаг болохоор ингээд айгүйх ядардаг. Тэгээд яг зэрэг яг ингээд өвддгүү маа гэхэд нэг нь ихлэ төрүүлээд өвдөн. Тэрний дараа нөгөөд маань ингээд арай гайг болоод ирэнгүүт нөгөөтг нь буцаад ингээд өвддөг ч юм уу. Сөүлжиж ингээд ээлжиж бол өвдөх тохиолдол байдаг. Тэгэхдээ хамгийн инээдтэй битэрт одоо тохиолдсон үйл явдал гэх юм бол би өөрөө нөгөө тоосон цэрэг харшилтай байхгүй юу. Тэгэнгүүт ингээд одоо харшлын муухаар чинь нойр үрдэн штэ. Тэгэнгүүт би ууг нь өөрөө ууснараа нойр хүрх ёстой байтал мөкшрийн нойр хүрх.
Хамтай бэ гэдэг чинь. Одоо чи вино уучих юм бол мөнхшөр согтох нь байна шүү дээ. Ер нь одоо яг тиймэрхүү хөгжилтэй юм бол Мерсер гарны эсвэл байнга бол гарна гэсэн үг бол биш л дээ. Тэртээ гүд гоо за энэ нэг шүү яг уучлаа шүү гэдэг. Одоо та зөв годамжинд явж байгаа нэгнтэйгээ зөвөр ингээд марта тоогоор ярилцах үе байдаг уу? Зөвөр одоо яа байжснаа гэнт 10,234 санаж байгаа үстэй. Биш 5,000 шүү наатаж байгаа. Ер нь бол яг нөгөө нуух шаардлагатай бусад хүн сонсох шаардлагагүй үед бол ярих тохиолдол байдаг. Ялангуяа нөгөө хиттийн шоунд шүт орж яхад нөгөө 24 цагаа бид мик зүүцэн байгаа шүү дээ. Тэнгүү тэрийг ард орчуулж байгаа. Тэгэхээр нөгөө бид тэр өөрсдөө хоорондоо тэмцээн дээр юу хийх ёстойгоо тактикаа ярьж чадахгүй тохиолдол байгаа байхгүй юу? Тэнгүүд бид тэр үед бол яг юм тоогоо ирж исэн. Тоогоор ирдэг ч юм уу. Одоо энэ ямар гоё харагдаж байна гэдэг тоогоор хийж байна. За энэ ямар гоё харагдаж байна гэсэн үг те. 1 7 39 59 70 74 юм те 59 74. Ортой тий. Чэйжж байгаа хоёр доол нь хийж өгчээсэн ахгүй рөтөө. Хоёр үнэхээр гоё харагдчих ингээд. Дааш манай рөтөөгийн тарих одоо энэ сургалтын суухаар хэмжээний биш байл та. Манай рөтөөгийн хамгийн сайн чаддаг юм аа хоёр одоо хэлж өгнө. 1 2 3 Энэ хоёр манай рөтөө үнэхээр сайхан харагдчих шүү гэж хэлж байгаа. Үгсөг. Гэхдээ ер нь бол би асууя. Та хоёр яг энэ гоё толгойг энэ үзэсгэлэнтэй тархич хүмүүс янз бүрийн зүйлд ашиглая гэдэг санал тавьж ирсэн үү? Тавьж исэн. Ялангуяа нөгөө хүмүүс бидний хөзөр зээжлэг гэхээр нөгөө казинонд орох боломжтой байдаг гэж. Юу нь бол айгүйх асуудаг ихэнх хүн бол тэгж хардаг. Тийм бид нар бол яг энэ аргаа бол одоохондоо ашиглаж үзээгүй болохоос сайн мэдэхгүй байгаа даа. Тэгээ тухайн үед бол яг хоо ингээ нөгөө тим яриад штэ тий 50 шиг хүзрийг 20 секундээс бага цэжилж байгаа хүн казинод орох хэрэггүй ч гэдэг юм уу тий. Биднэрд бол яг нөгөө хувийн рекорд гэх юм уу тэмцээн дээр гаргадаг рекорд маань бол 50 шиг хүзрийг 14 секунд цэжилдэг. Дэлхийн рекорд болохоор 12 байдаг. Тэгээ бидний хувьд бол яг тэр хүзрийг цээжлээд ороход бол боломжтой. Гэхдээ бол одоогоор орж үзээгүй байгаа. Яг санал авч исэн хүмүүсийн хувьд юм бол яг казиногоо бүр ингээ 20-30 жил тэрийг мэрэгчсэн хүмүүс бас байдаг. Тэгээд тэр хүмүүс бол гадаадаас холбогдоод маш олон хүмүүс холбогдож исэн. Тэгээд ингээд хоёрыг бэлтгэе. Бид нартай ингээ нэг баг болоод тэгээд хэдэн сая долларын төлөө хамт тоглоё гэдэг ч юм уу. Ингээд ийм юу саналууд бол орж ирж исэн. Тэгээд яг хоо битүүрүүд бол яг одоо сурч боловсрох хэрэгтэй. Дээрс нь битүүр өөр зорьсон зүйлүүд зөндөө байгаа учраас хүн одоо тийм тоглоомонд хамаг зүйлээ зориулаад явах бас онцгой санагдсан. Тэгээд Ахтай. Үнэхээр гоё сонссон. Тэгээ энэ 14 цээжилдэг хүзрээ аав ээжтэйгээ тогтоод хожижсэн тохиолдол байгаа юу? ер нь бол яг тоглохгүй баг. Тэр тоглож байгаагүй. Тоглол ер нь балчих гад идэг. Яг хоо тактиктэй тоглол боломжтой. Оо, ямар гоё юм бэ? Би нэг юм асуух хөө. 49691 ярьж байна. Энэ ч бас чэйжчээд байгаа бас өртөөгөөс арай дээр байгаа. Та хоёр найз залуутай юу? Байхгүй. Одоогор байхгүй. Ер нь байвал энэ одоо та хоёр ингээд хоёулаа нааш харахаш би ч одоо энэ хоёр даашин зарчим ялгаж байгаа болохоос үнэхээр ялгахад бас аюу хэцүү байгаа байхгүй юу? Хэрвээ найз залуучуудтай болох зүгээр та хоёр хоорондоо жок хийгээл ярилцахдаа ингэж зөрүүлдэх процесс болох уу? Болохгүй хаа. Битэрүүд бол болохгүй гэж бодож байна. Яа тэгэхээр яг анх харахад бол амар адилхан харагдана. Тэгээд 2 3 удаа хараад ихлээр угаасаа шал өөр болоод ирнэ. Тэгэхээр угаасаа манай ойр дотны найзууч тэр яг ингээд байнга олон удаа харсан хүмүүс бол угаасаа ялгааг мэддэг болохоор ялахгүй тохиолдол ч юм уу тэм зүйл бол баг хавар. Манай рөтөө бол ялахгүй байна да. Одоо манай физик үзэж суулж байгаа манай үзэгчч яг энийг асуумаар байгаа. Яг одоо энэ чадвараа юунд ашиглаж байгаа вэ? Яг юунд зориулж байгаа юм бэ? Тийм. Битэрийн хувьд одоо төгсөж ирээд Монголдо өөрсдийнхөө их шүр гээд боловсролын төв байгуулсан байгаа. Тэгээд яг энэ боловсролын төвөөрөө дамжуулаад илүү боловсролыг тулгуур болгоод яг өөрсдийнхөө аргачлалаар хүүхд залууч туслах ийм одоо үйл хийхд бол өөртөө шамдаад явж байгаа. Үнэхээр гайхалтай да. Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хоёр ихэр тарих оролцож байна. Эдгээр зочдод бүх шүрийг шүрээр. Вау, үнэхээр гайхалтай. Баярлалаа.